Та хурдан киоскоос төрийн үйлчилгээ, бусад үйлчилгээгээ сонгоод үйлчилгээ авах боломжтой. За төрийн үйлчилгээнд бол лавлгаа тодорхойлтын үйлчилгээнүүд байгаа. Мөн цахим гарын үсгийн үйлчилгээ бол авч болно. За лавлгаа тодорхойлт авахдаа та иргэний лавлгаа тодорхойлт авах, хуулийн этгээдийн лавлгаа тодорхойлт авах хоёр сонголтоо сонгоод үйлчилгээ авч болохоор байна. За та бүхэндээ иргэний лавлгаа тодорхойлт авах үйлчилгээг танилцуулъя. За иргэний лавлгаа тодорхойлт авахдаа та регистрийн дугаараа оруулж болно. Мөн иргэний үнэмлэгчин байгаа бол иргэний үнэмлэхний арын QR кодыг тус энэ цагаан анивчж байгаа юм дээр уншуулад та мэдээлэлээ бол оруулчих болно гэсэн үг. За би та бүхэндээ ерөнхийдөө иргэний үнэлгээнд байхгүй байгаа болохоор регистрийн дугаараа хийж харуулъя. За регистрийн дугаараа хийнгүүт таны мэдээлэл утасны дугаар гарч ирнэ. За регистрийн дугаараа та оруулаад мэдээлэл баталгаажуулсны дараагаар та лавлгаа тодорхойлт авах төрлөө сонгоно гэсэн үг. За улсын бүртгэлийн лавлгаа авах бол улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг төрлийг сонгоно. За магадгүй нийгмийн даатгалын лавлгаа авч болно, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас лавлгаа авч болно, авто тээврийн үндэсний төвөөс лавлгаа авч болно гэх мэтчлэн энэ бүх төрлийн байгууллагуудаас сонгоод та лавлгаагаа авахар байна. За улсын бүртгэлийн ерөнхий газраас ерөнхийдөө оронгууд бүх төрлийн одоо та авахыг хүссэн лавлгаанд чинь гарч ирнэ. За иргэний үнэмлэхний лавлгаа тодорхойлт, төрсний бүртгэлийн лавлгаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлт, үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа гэх мэтчлэн бүх төрлийн улсын бүртгэлийн лавлгаанууд бол байж байна. За би та бүхэндээ иргэний үнэмлэхний лавлгаа авахыг харуулъя. За иргэний үнэмлэхний лавлгаа тодорхойлт дээр сонгоод таны нөгөө анх оруулсан мэдээлэл бол баталгаажаад гарч ирж байна. За гэхдээ та мэйл хаягаа бол оруулна. За энэ мэйл хаяг бол та магадгүй лавлгааг хэвлэж авсны дараагаар та тэр тухайн лавлгааг одоо тухайн нөгөө төрийн байгууллагад аваачаад өгчвөл мэйл дээр очисон лавлгаагаа хадгалж байгаа дараа нь өөр төрийн байгууллагад бол өгөх боломжтой. За мэйл хаягаа оруулъя. За мэйл хаягаа оруулсны дараагаар та тухайн лавлгааг 80 мм-ээр хэвлэх мөн А4-өөр хэвлэх гэсэн сонголтоо сонгож болно гэсэн. За лавлгааг би А4-өөр хэвлэхээр сонгоё. За А4-өөр хэвлэхээр сонгосны дараа таны утасны дугаард нэг удаагийн код илгээнэ. За нэг удаагийн код илгээж байгаа учир нь болохоор за нэг удаагийн код илгээж байгаа учир нь таны одоо лавлгааг өөр хин нэгэн лавлгаа мэдээлэлж авахаас эрсдлээ сэргийлж байгаа гэсэн үг. За нэг удаагийн код бол миний утсанд бол одоо ирсэн байна. За нэг удаагийн кодыг баталгаажуулсны дараагаар та төлбөр төлөх сонголтоо сонгоно. За үүн дээр төлбөр төлөх нөхцөл дээр бол картаар төлж болно, мөн QR-аар төлж болох сонголттой гэсэн. За QR-аар төлөхдөө та Social Pay-ээр төлөх, MonPay-ээр төлөх, HiPay-ээр төлөх, QPay-ээр төлөх гэх сонголтуудтай байгаа. Картаар бол та бүх төрлийн картаар бол төлж болно гэсэн. За би Social Pay-ээр төлөхийг сонгоё. За Social Pay-ээр төлөх гэдэг сонголтыг сонгосны дараа та төлбөрийн мэдээлэлтэйгээ танилцна. За төлбөрийн мэдээлэлтэйгээ танилцаж та баталгаажуулсны дараа нөөтийн баримтаа хувь хүн дээр авах уу, байгууллага дээр авах уу гэсэн сонголтыг бол сонгоно. За би одоо хувь хүн дээр сонгоё гэдэг сонгвол нөгөө Social Pay-ийн QR код бол гарч ирж байна. За над дээр утсан дээр маань Social Pay татаж авсан байгаа учраас би Social Pay-ээрээ төлбөрөө төлөх гэж байна. За би Social Pay руугаа ороод тухайн QR кодыг уншуулчихна гэсэн үг. За QR кодыг уншуулаад төлбөрөө төлнө. За төлбөр төлсний дараагаар мэдээлэл одоо боловсруулж байна. За амжилттай эвлэглээ гэдэг чинь. За та бүх үйлчилгээ одоо процесс явсны дараагаар манай үйлчилгээнд үнэлгээ өгж болно. За энэ хэсгээс бол төлбөрийн баримт бол хэвлэгдэнэ. Мөн 80 мм лавлгаа хэвлэгдэнэ гэсэн үг. За энэ хэсгээс бол А4 лавлгаа хэвлэж авах нэ. За та тэгээд А4-ийнхаа лавлгааг хэвлэж аваад ерөнхийдөө нөгөө улсын бүртгэлийн лавлгаа хийвэлж авсан бол улсын байц цагч дээрээ лавлгаагаа аваачиж өгч болно гэсэн. За лавлгаа тодорхойлт бол юм байна. За лавлгаа тодорхойлт гэсний дараагаар та магадгүй өөр бусад нөгөө төлбөр төлөх үйлчилгээг бол авахыг сонирхож болно. За төлбөр төлөх үйлчилгээнд бол авто тээвэр, төрийн үйлчилгээ, жолоочийн даатгал, зээлийн үйлчилгээ, өөрийн холбоо, мөн бусад үйлчилгээнд гэсэн төрлөөр бол хуваагдсан байна. За төрийн үйлчилгээнд бол улсын бүртгэлийн ерөнхий газар, бүртгэл хяналтын төв, хот байгуулалт хөгжлийн газар, газар зохион байгуулалтад гадаад харилцааны яам, оюуны өмч, шүүх гэсэн төлбөр төлөх боломжтой бүхэл төрлийн үйлчилгээнд бол байгаа. За улсын бүртгэлийн үйлчилгээнд дээр та сая бол иргэний үнэлгээний лавлгаа авсан. За иргэний үнэлгээний лавлгаан дээр та мөн нөгөө иргэний үнэлгээг одоо хүчингүй болсон лавлгаа бол авч болно гэсэн үг. Хүчингүй болсон лавлгааг та авчаад шинээр одоо
улсын бүртгэл дээр та шинээр лавлгаа улсын бүртгэлийн иргэний өмнөхийн лавлгаа авъя гэдэг хүсэлт гаргахад заавал нөгөө иргэний өмнөхийг хүчингү тооцоолсон лавлгааг улсын бүртгэлийн байцаагчд бол аваач өгөх шаардлага бол гардаг гэсэн. Тэгэхдээ мөн банкн дээр магадгүй киоск машин дээр тушаасан төлбөрийн баримтаа авчрах шаардлагатай байдаг. Тэгэхээр та улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн сонголтоо сонгоод иргэний өмнөх гэсэн үйлчлэгийг одоо иргэний өмнөхийн шинээр авах одоо тий төлбөрөө төлөөд тэр төлбөр төлсөн баримтаа энэ хэсгээс аваад тэгмүү иргэний өмнөхийг хүчингүүд тооцоолсон гэсэн лавлгаагаа аваад улсын бүртгэлийн байцаагч дээрээ энэ хоёр үйлчлэгийг нэг дороос авах бол боломжтой болж байна гэсэн. За улсын бүртгэлийн үйлчлэгээ бол тийм байна. За үргэлжлүүлээ та жолоочийн даатгал байгаа жолоочийн даатгалаа бол даатгуулчих болно гэсэн. Тэгингээ та давхар жолоочийн даатгалаа даатгуулсны дараа магадгүй та даатгалаа даатгуулахаас өмнө автомашиныхаа татварыг төлсөн байх шаардлагатай гэдэг. Аль эсвэл автомашиныхаа торгуулийг, замын хураамжийг төлсөн байх шаардлагатай, оншилгоонд орсон байх шаардлагатай бол нэг дор та оншилгооныхоо төлбөрийг төлчих болж гин, татвараа төлчих болж гин, замын хураамжаа төлчих болж гин, торгуулаа төлөөд бүх төлбөрийн баримтуудаа та төлбөд болонгуудаа төлснийхаа дараагаар та жолоочийн даатгалаа бол даатгуулж болж байна гэсэн. Тэгээд нэг дор та авто тээврийн бүхэл төрлийн үйлчилгээнүүдээ бол авах боломжтой гэсэн. За мөн түнчлэн зээлийн үйлчилгээ та магадгүй зээлийн лавлаа за бүрийн скордер одоо жишээлбэл зээлийн мэдээллийн лавлгааг бол авч болно гэсэн. Тэрэн дээр бол та бүхэл одоо өдийг хүртэлх ингээд зээл авсан бүхэл түүх бол энэ зээлийн мэдээлэл дээрээ бол гарчиж болно. За мөн зээлийн гэрээ байгуулж болно гэсэн. За одоо бол манай дээр simple зээлийн гэрээ бол орсон байна. За энэ нь зээлийн гэрээ байгуулах нь бол зээлийн гэрээг заавал очиж нөгөө байгууллага дээр очиж байгуулдаг, банк бус санхүүгийн байгууллага дээр очиж өөрийгөө баталгаажуулдаг. Тэгэлгүйгээр та өөртөө киоскон дээр зээлийн гэрээгээ бол байгуулчих болно гэсэн үг. Тэгээ байгуулаад та зээлийн мөн давхар авчиж болно гэсэн үг. За үргэлжлүүлээд үүрэн холбооны үйлчилгээнд байна. За Unitel, Univision-ийн төлбөр төлөх, Sky Media-гийн төлбөр төлөх, G-Mobile-ийн нэгж дата авах гэх мэтчлэн үйлчилгээг бол авах боломжтой. За бусад дээр шуурхай зар 1072 хувьцааны данс нээлгэх шуурхай зар дээр одоо жишээлбэл хүчингү тооцоолсон иргэний тээврийн хэрэгслийн гэрчлэгийг гээсэн иргэний өмнөлхийг гээсэн гэдэг хүчингү тооцоолсон зарыг шуурхай зар дээр тавиулж болж байна. За мөн BPay үйлчилгээ буюу хэрэглээний төлбөрийн үйлчилгээ байгаа. За хэрэглээний төлбөрийн үйлчилгээнд дээр бол цахилгааны төлбөрийн төлбөр төлөх за Univision Sky Media-гаач төлчих болно мөн конторынхаа төлбөрийг бол төлчих болохоор болж байна. За тэгээд нэг дор энэ төлбөрийн үйлчилгээнүүдийг бүгдийг нь төлөх боломжтой. Давхар лавлгаа тодорхойлолтоо бол авах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр та өөртөө ойр одоо хурдан цэгээс магадгүй нэг цэгээс эсвэл нөгөө авто тээврийн үндэсний төвүүд улсын бүртгэлийн газруудаас хэлцүүдээс ерөнхийдөө тус үйлчилгээ тус киоскоос бүхэл төрлийн үйлчилгээг бол нэг дороос авах боломж бол та бүхэн иргэдэд бол хэлбэр шуурхай хүрэхэд бол нээлттэй болоод байна. Тийм болохоор та бүхэн тус киоскоос ерөнхийдөө үйлчилгээгээ авч гişээрээ. За